Сайн байцгаана уу? За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Веган галтгоо нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ зул сарын баярын ширээ болон шинэ жилийн өгтөх 31-ний орой гайхалтай бид нар баярлаж засдаг тэр гоё ширээг хэрхэн веганаар засаж болох вэ гэдэг энэ туршлагыг хуваалцах ийм хөгжилтэй бас туршлага судлах боломжтой дугаар маань та бүхэнд хүрэхэд бэлэн болоод эхэлж байна. За өнөөдрийн маань яг энэ веган баярын ширээг хэрхэн гоё засаж болох вэ гэдэг санааг өгөх зорилгоор хамтран энэ нэвтрүүлэгт оролцож байгаа манай багийн гишүүдэд танилцуулъя гэж бодож байна. За манай жаргалмаа ихч байна. За төвшин жаргал ихч маань байна. За тэгээд хөтлөгч таах уу. Бид гурав хамтдаа та бүхэнд өнөөдөр гоё хоол болон салаатны талаар мэдээлэл хүргэх болно. За ерөнхийдөө бол нөгөө баярын ширээ учраас бид нар үзэгчдтэй уламжлал ёсоор ширээн дээр юу байх талаар бүгднийг харуулж хүргэхийг зорж байгаа тийм. За салаат байгаа тийм. Ямар ч байсан нэг баярын ширээн дээр яг үндсэн нэг баярын ширээ засахад тавигддаг бүх төрлийн хоолнуудаас ер нь сурчлаад бүгдээрээ ингээд веганаар бүлдэж үзэгчтэй төлөвлөлөө гэж бодож байгаа тийм ээ. За ямар ч байсан юу байгаа тий? 3 салаад байгаа тий. За 3 салаад байгаа. Үндсэн хоолнд маань болохоор энэ удаа бид нар 2 төрлийн шарсан котлет болон шарсан дахиад санал болгож байгаа. Яг тэгэхээр баяраар хүмүүс хөвчлэн ширээн дээр 2 дугаар хоол тавьдаг шүү дээ тий. За мөн яг хөө бид нар өнөөдөр нөгөө найзууд маань веган ширээ тэмдэглэхээр ирэх гэж байгаа учраас бид гурав сюрприз ярих гад веган ширээ засаж байгаа. Тэгээ найзуудаагаа ирэхэд бас 2 дугаар хэсэг дээр нь та бүхэндээ ширээгээ харуулна хэрхэн гоёор зассан байгаагаа. Тэгээ тэр ширээн дээрээ бид нар бас хулууны зотон байлгахыг зорж байгаа. Таарч ирж байгаа хэл та. Тий, халуун зотон байлгахыг зорж байгаа. Тэгэхээр яг тэр тухайн үедээ ширээн дээр байгаа зотонгаа олвол бид нар коммент хэсгээр орцыг оруулчихна. Амархан учраас. Одоо цаг их ордог, бас хүмүүс хэрхий ихээ мэддгүү те. Тусгаал мэрэгжлийн хүмүүс хийдгэл, мэрэгжлийн тоогч нар хийдгэл гэж ойлгоод байдаг. Энэ үндсэн хоолуудаа хийх талаар 2 үндсэн хоол оруулчихъя гэж бодсон. За тэгээд мэдээж десертэнд нь бид нар зармиг байлгах уу эсвэл өөр юм байлгах уу гэж ярьж байгаад ч одоо ханиадны уйлрал учраас даарч орж ирж байгаа учраас цөмөрөө зүгээр гэрийн нөхцөд бэлдсэн тарга десертүүд гүзээлцгэнтэй тарга тийм. За тэгээ эдгээр 3 төрлийн салаад болон 2 үндсэн хоол гүзээлцгэнтэй таргийг та бүхэнд хүргэх яаж хийхийг хүргэх нэ. За тэгээд сууж таалан сонирх нөө. За тэгээд эхлэх үү те? За юунаас эхлэх үү төвшөөгч? За хамгийн эхлээд 2 төрлийн 2 дугаар хоол бэлдсэн байгаа. Тэгээ хамгийн эхлээд котлет. За котлет. Шашны котлет те? Шашны котлет. Котлетний маань нэр болохоор баялаг котлет те? Тий. За ерөнхийдөө бол эхлээд та котлетнийхаа орцыг хэлчих. За котлетэнд маань үндсэн котлет хоолнд маань яг юу орох юм? За мэдээж энэ котлет орох юм байна те? Энд орно. За бэлэн ингээд болгоцсон брокколи, будаа, тэгээд хачирт нь салаад. За брокколиг бол угаасаа манайхан халуусанд нэг цөөхөн минут дүүрээд тэгээд авна гэдгийг мэдж байгаа учраас одоо бол котлетоор шараад тэгээд одоо 3 янзаар хийж болно. Нэгдүгээрт нь халуун тосонд ингээд тодорхой хэмжээгээр шараад хэрглэж болно. Эсвэл эрүүл мэндэ боддог болвол бэлэн хурсан юмд зарим хүн дургу аваад байдаг шүү дээ. Ходоод өвддөг ямар нэгэн шалтгаантай байх тохиолдол байдаг шүү дээ. Тийм бол соуснд нь болохоор нөгөө соусын харуулж. За ийм соус байгаа. Тэгээд соусын харгын ерөөсөө маш амархан энэ бол соусын комментэр бас тийм комментэр бас доогоор оруулчин те. Тэгээд соусанд орсон орцсон гэсэн үг шүү дээ тий. Соусаа халах явцдаа котлетээ дотор нь хийгээл халаагаад тэгээд хачирны хажууд тавиал хэрэглэсэн. Энэ ч одоо болцсон шүү дээ тий. Тийм энэ ч одоо бэлэн болсон. Пэжтэд хэрэглэж бас болно тий. Пэжтэд бас хэрэглэж болно. Энэ бэлэн болсон бүтээгдэхүүн байгаа. Халаагаад хэрэглэж гэсэн үг шүү дээ тий. За окей. Тэгвэл та одоо котлетээ халааж байгаа тий. Тоогоо халааж байгаа тосоо хийж халаагаад за тэгээд котлетоо хийгээд тос маань халцсан учраас ингээ гоё шажигнаад өгөн тий. За тэгээд энэ бол нэх утахгүй шүү дээ тий. Баг зэргийн шалгад бол нэг халаах зорилготой тий. Бүтээгдэхүүн биш үү? Тэгээ халаах зорилготой бас нөгөө амттай амтлаг юм дуртай хүмүүс байдаг шүү дээ. Ингээд нэг ингээл ер нь 10 секунд орчим л. Тий нэг хийш энийг ингээд удаагаар бүтээлэх шаардлага байхгүй цаа. Ингээл халаагаад ерөнхийдөө нөгөө түрүүнд нь дараад бэлэн болгоод ингээд хэрвээ хөлтөө байх юм бол ингээд гисгэцсэн байж тээ. Тэгээд тийг ингээд
Шууд тосоо баг зэргийн тосыг л хадаагаад Одоо энэ котлет маань болохоор нөгөө бэлэн боловсруулад шууд хэрэглэхэд боломжтойгоор хийгдсэн учраас энэ шарах болон соус нь талаах, печийн талаах нь халуунаар болгоход л зориул өгдөж халаагаад байгаа шүү дээ. Тэрнээс өөрөө бол яг энэ чинь нөгөө болцсон бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ. За ингээд болно да. котлет маань маш амархан юм биш хийдгэн. Цаг хугацаач бага орно тий. Тийм бага орно. Бэлэн болцсон бүтээгдэхүүн учраас. За ингээд котлетаа шараа болчлоо тий төвшөгчээ. За бэлэн болсон. За одоо бэлэн болсон. Одоо дараагийнхаа салат руугаа оръё. За тэгээ. За Үзэгчтэй харуулсан. котлетаа шарсан котлетаа харуулсан тий хоёлаа. Тий. За. За нааш өгч би шээ тавьчих. За. За салатаа яаж болчиход хөл. За одоо төвшөгчээ нийслэл салаатаа гурлаа гэсэн нийлээд гэлзүүлчих тий. За би түмсээ адилгая. Юу үлчээ? Лом гарччих. Би үрцэг ирчих. За. Би гоо түмшигч тэндээс би юу аваарч хямаа ирчих. Нийслэл салат хийхэд чинь нөгөө юу авах вэ төвшөгч? Хойлоо утгаас соличод уу. Нийслэл салат хийхэд нөгөө нийслэл салатыг веганаар хийхэд хүмүүсийн хамгийн их одоо асуудаг зүйл бол майонезыг яах вэ гэж асуудаг тий. Тэр хоёулаа төвшөөгч майонезныхаа талаар жоохон бас яри тий. Энэ одоо болохоор бид нар яг бэлэн майонезаар зурхаж байгаа шүү дээ тий. Бэлэн майонезаар зурхаж байгаа. Бэлэн веган майонез. Авокадоны майонез. Гэтэ бас майонезаа хийж болно тий. Болно. Хөрөөхөд бас сонирхлоор тий. Гэтэ майонез зурж болно. Одоо нөгөө авокадоны майонез маш гайхалтай гоё янзтай зөвлөхөн. Тийм майонез байгаа. Бэлэн майонез байгаа. Ингээд зурчин хэдүүлээ. За ингээд нийслэл салаатныхаа орцыг бид 3 хичээ бэлэн болгочлоо. Одоо салаатаа хутгах нь тий. За салаатаа хутгахын тулд энэ дээр хутгачих уу? Тэг саний шилэн. Нөгөө жижигэн дээр ирчих үү? Жижигэн дээр нөгөө айсберг гэх юм уу? Харин дээр айсберг. том дээр айсберг. Наа жижигэн дээр яваа. За зия. Түмсөйлээ. би тэр хооронд нь таашд юуг өгч. Олоо. За. Энэ нөгөө нийслэл салаатанд маань төмөс орж байгаа, лув орж байгаа, хям орж байгаа, веган хям орж байгаа. За веган хям гэхээр би бас харуулчих гэж бодож байна. Ийм бас манай протеин зоогийн үйлдвэрлэж байгаа юм хям байдаг. Нитрит агуулаагүй, бас удаан хадгалах нөөцлөгчүүдээс агуулаагүй ийм маш гоё хям байдаг. Бүх төрлийн одоо хям орсон 100 салаат нь хийж болдог. Жохон хүмүүсд өгвөл бас маш эрүүл. Энд дээрс за энэ нөгөө веган майонезаар зурна шүү дээ тий. Яг веган майонез. Тэгээд энэ нөгөө веган майонезыг хаасаагүй байд юм билээ. Гэхдээ бид нар болохоор өнөөдрийн үйл ажиллагаанд зориулаад буудаагаас авсан тий. Хүмүүс бас амтад цамхаг гэдэг нэрээр нь ч бас мэддэг юм билээ. Тэднийх янз бүрийн хөөрхөн веган бүтээгдэхүүнүүд маш их оруулж ирээд идэг. За тэгээд нийслэл салаатад төвшөөгчээ хүн болгон өөрөөрийнхөө амталж болно шүү дээ тий. Та болохоор одоо юугаар амталж байгаа лээ? Би бол баг зэргийн энэ дэр давс хийдгээ, жоохон хар ферс хийдгээ. Тэгээд ер нь болчихдээ. Яг тэгвэл энэ юу майонез байна маш гоё амттай. Өөрөө маш гоё амттай учраас өтгөн тий. Нэг юм хийгээд байх шаардлага. Өндөг агуулаагүй, сүү агуулаагүй, ургамлын майонез гэсэн үг. За ингээд маш их. За одоо жоохон шүтах юм тий. За нааш өгч нөгөө сумын төртэй хүн бол цаг тийм шүү дээ. Нөгөө нийслэл салаат хийхээр маш олон яриа гардаг ш. Зарим хүмүүс нийслэл салаатанд сангийн их дургу, зарим хүмүүс дуртай байдаг. Тэгэхээр та нар өөрсдөө сангийн хийж болно, хийхгүй ч байсан байж болно. Гол нь бол яг нийслэл салаатны хувьд бол веган хям, тэгээ веган майонез хоёр нь л та нарын одоо мэдгүй зүйл байж магадгүй. Тэгэхээр эднэр маань бол ингээд гадар худалдаалагдчих байдаг байна шүү дээ. Мандаа хийж болно. Мандаа шүү дээ. Ногоо мандуу тий. Ногоо мандуу нэмж болно тий. Тэгээ. Нэрээ өргөс тэмх маань юу учраас? Тий. Дараагүй учраас дарсан ногоо мандуу хийчлээ тий. Дарсан ногоо мандууга. Тэгээ зарим хүмүүс нөгөө веган мөрчлөө яг хям байгаа юм бэ гэж асуудаг тий. Тий. Энэ нөгөө хямыг яг цэвэр ургамлын би харуулсан байсан. Энэ тий түрүүн би харуулсан. Энэ болохоор яг цэвэр ургамлын одоо ургамал гэдэг нь шар бурцгийн уургаар хийсэн тий. Тэгээд дээрэс нь энэ болохоор амтлагчууд нь дандаа нөгөө байгалийн амтлагч, байгалийн одоо ургамал гэхээр жишээ нь юу юм бол гэж гайхаж байна. Гайшиж магадгүй тий хар перц, сонгон, сормис, тэгээд коксны тос,
ургамлын тос тэгээ болчихж байгаа байхгүй юу? Хоёр төрлийн хям байдаг шүү дээ. Тийм энэ болохоор салями. Нөгөөх нь чанамал. Тийм чанамал гэж Тэр бас их гоё амттай. Тийм. За ингээд нийслэл салаад багцсан тийм. За одоо дараа нь юу их лээ? Хоёр дахь хүнцэн хоолой их үү? Их нэг тавьчих тий. Хоёр дахь За тэгээ хүнцэн. маш өгчих биш. За хоёр дахь хүнцэн хоол маань Хоол маань хоёр дахь хүнцэн хоол маань юу илээ дүшүүх тий. За дахиа веган дахиа. веган дахиа гэх тэгэнгүүт бас хүмүүс гарахдаг тий. Та ингээ өргөө харуулчих уу? Тэгээ. Тийм. За ингээд Тийм. энэ дахиа болохоор шар буурцагны уураг, шар буурцагны өрөм, тэгээд мөөг, тэгээд сонгон сормис. Тий. Маш хөөрхөн эрүүл орцтой тий. За бас бурхтын зоог бас үлдвэрлэдэг. Тий. За дахиагаа та За яаж яаж бас босгох ингээд вэ? Манайх ч өнөөдөр ч бас их олон нэг юм нөгөө тий. шар буурцаг бүхэл юм ингээд бэлэн болсон бүтээгдэхүүн шүү дээ. Нэг тэгээд бас л баг зэргийн тосонд шараад аха. тэгээд амтлагчаа. Дээрээс нь соус гэж өгнө. Соус нь болохоор бэлэн дахианы соус вэ, чихэрлэг соус байдаг. Тэгээд хажуудад нь одоо будаа, брокколи, шарсан төмөстэй юу байж болно. Зөвгөрөө За гацлаа. будаа, брокколи, Тийм, шарсан төмөс. Тавлах та тий. Тийм, авлахтаа. Тэгээд энийг бас тосоо хийгээл, баг зэргийн тос хийгээл халаагаад. За одоо шарж байгаа хавцтай харуулчих. За тэгээд За хариулын тавга халааж байгаа тосоо хийгээ халаач чинь тий. За тэгээд дахиагаа хийгээд дахиагаа хийчихсэн. за шүгч энийг хэр хугацаанд шарж болов За вэ? энэ бол нэгээс 2 минут шаранда их удаан шарахгүй яа тэгвэл энэ чинь бас л бэлэн болсон мэдээгүй шүү дээ. Бас хит их шаруул бүдэгдээд тий Шар буурцагны уураг нөгөө шар буурцаг. амтны мах биш учраас заавал болтол нь шарна марна гэсэн ойлголт байхгүй. Угаасаа боловсруулагдсан тий. За за ингээд Яг нөгөө шаргалцуулыг шарж идэх бүрийн Шаргал шарж идэх дуртай хүмүүс байна. Тэгвэл хүүхдүүд бол их дуртай байдаг шүү дээ. за ингээд бид хоёр дахиагаа шарчихлаа. За дахиад маань бэлэн болчихсон. Аа ингээд дахиад бэлэн болсон. За ингээд дахиагаа шарцсан. Одоо дахианы маань соус ямар соус байгаа лээ? Чихэрлэг соус. Чихэрлэг соусны Та соусанда юу хийсэн юм Энэ үү, тий? бэ? Ez бол энэ чихэрлэг соусыг энэ чи бэлэн байдаг. бэлэн байдаг. Зүгээр нөгөө Буудаа чихэрлэг соусаар соус. хийж байна. За. Тэгээ энийг баг зэргийн их хөтгөн санагдах юм бол баг зэргийн усаар шингэлээл халааж бицлгаад Усаар шингэлээд тий, усаар одоо чинь шингэлээд тоон дээр усаа хийж байгаа цоосносоо Тий, хийгээд соусаа баг хийгээд, зэрэг усанд ус хийгээд халаана гэсэн үг жоо тийм. халаагаад Тэг шингэлж Шингээл байсан энэ тийм. дахиад дараа хийгээд Соус. Чихэрлэг халуун соус юм байна. За энэ соус. За тэгвэл та хурц санагдах юм бол ус хийж шингэлэх нь шүү дээ. Бас хурц иддэг хүмүүс байгаа шүү дээ. Тийм бол өөрөөр нь өөрийг нь баг зэргийн халаагаад хийж та одоо яаж Соус соус чи халаа ногоогүй гэж хоёр гэнз байна уу? Ерөөсөө л ганц энэ халаа ерөөсөө юм ногоо байна уу? чихэрлэг халуун ногоотой дахиад болохоор чихэрлэг соус байгаа хэ тийм. Виган тийм. За энэ чихэрлэг болохоор халаа ногоо багтаа юм гэсэн үг юм байна тий. дахиад маш их цогцтой гоё амттай байдаг байхгүй юу? Тэгээ хүн бол дуртай байдаг юм. За одоо дахиад болцсон, котлет болцсон, нэг салат болцсон. Одоо хоёр салат болцсон тийм. Хоёр салат Тэгээд бас өнөөдөр нөгөө зөндөө олон найзууд ирж байгаа учраас зөвхөн энэ нөгөө үндсэн хоёр хоол болон салаатнаас гадна бас өөр хоол байгаа тий. Юу байгаа лээ? Пицца байгаа. Тийм пицца. Бид нар энэ яг салаад байгаа. Бэлэн бууцааны салаад байгаа. хамгийн сүүлд нь пиццагаа чимэглэж харуулна тий. За одоо баярын ширээний үндсэн нөгөө бас зоог нэг болох бууз байгаа шүү дээ. Бууз ч Буурчсан. Бууцыг хоёр төрлөөр хийж болно. Жигнэж болно. Шарж болно. Бигэн бууц тий. Веган бууц. За одоо гурлаа үлдсэн хоёр салаатаа хий гэж бодож байна. Тэгэхээр эхлээд айсбергийн салат. Та бас бууцаагаа хамт хийж л байхгүй Болно шүү дээ тий. Айсберг хийжлээ би бууцаа аль бууцааныхаа салаатыг жаргалмагч дээр айсберг хийж тий. За айсбергэнд маань болохоор юу орохоо хэлчихье. Айсбергэнд маань болохоор энэ айсберг орно. Тэгээд өнгийн байцаа орно. Тэгээд Барганы буцаа. олив орно, цангис орно. Тэгээд өрлөн помидор орж байгаа тий улаан л. Алин буцааны салаатанд маань болохоор юу орох вэ? бууцаа, алим, цангис. Тэгэл ер нь болно да. Буцаа алин цангис. Тийм. Тэгээд та хоёрыг хэрчж байгаа хооронд би бас нөгөө соус тайлцуулж үл тий. Эн чинь болохоор алин буцааны салаатны бэлэн соус тий. Соус. Энэ уг нь бол Өнөөдөр бүргэрийн соус. бүргийн соус. Тэгээ Гэхдээ алин бууцааны миний хийдэг өөрөө гараар хийдэг энэ алин
бууцны салаатны соус болохоор яг энэтэй адилхан хамтдаа гардаг. Тэгээ өнөөдрийн нөхцөлд болохоор бид нэр зүгээр бэлэн хийсэн энэ соусаар батарч байна. Гэртээ соус нь хийж болно тий. Гэртээ соус хийж болно. Одоо Гэртээ тэгтээ соус хийхэд бас нөгөө веган цэцгэрх үг гэсэн үг. тий веган цэцгээ. Тэгэл тэнд байгаа нөгөө Тэгвэл гэрч баг зэрэг алюминий цуу. А тэр чинь айсбергийнх тий. Аа. Тэгэл ер нь алюминий цуу, алюминий цуу гич 2. Тэгэд энэ соус орох юм байна гэрт хийхэд тэгээд нөгөө веган цэцгээ. Ерөөсөн энэ гурвыг нийлүүлээл нарилаад ерөнхий энэ амт шууд гарч ирдэг байхгүй юу? Хаа ийцэн. Тийм шүү дээ. Тэгээд энэнгээр ингээл бэлэн тэр гэрт бол гарын доор тгий хийчих болно. Хэрвээ энэ юу олдохгүй бол шүү дээ. Нэг үе бодоход та ингээд бүх юмны материал илбэх олдцтой их гоё болж байна. Тэр нөгөө веган майонез болон веган цэцгийг хэрхэн хийх талаар аргуудыг одоо манай Vegan Mongolia багийнхан маань видеогоор хийсэн байдаг. Тэрийг коммент та бүхэнд оруулаад өгчин. Тэгэхээр тэр видеонууд дээрээс гэртээ веган цэцгийн майонеза хийчих болно гэсэн. Эсвэл ийм бэлнийг авчиж болох нь байна тий. Одоо нэг үе цаад шилээ аваад юу ах вэ? Шүү дээ тий. За тэгээд алимицаны салаад болохоор энэ тутхан тий. Алимицаны салааданд маань за буй цагаан ирчихсэн байна тий. За. Буй цагийг чи хийчихгүй төвшөөгч. Алимаа одоо хэрчнэ. Би энийг яаж хэрчүүлээ гэжээ. Наад чинь юундаа хийх салаатандаа хийх юм шүү дээ тий. Таны салаатанд орно. Миний салаатанд юм уу? Тэгвэл дундуур нь ууч. Олив хэрч учраас олив айсбергтэй салаатанд ч орно тий. Жижиг. Тий айсбергтэй салаад. Айсбергтэй салаатанд орно. За айсбергтэй салаад гэж яриад байгаа. Айсберг гэж юу вэ гэхээр манайх одоо сайн мэдж байгаа хаа энэ нөгөө салаатны ийм зөөлөн байцаа байдаг. Салаат навчтай их адилхан тий. Салаат навчийг ботход навчин зөөлөн. Монгол байцааг ботход бас зөөлхөн. Монгол байцаа ч болохоор нөгөө юм шиг хатуу байдаг шүү дээ тий. Бас ингээд хэлбэр нарийн яг монгол байцаа шиг хэлбэртэй мөртлөө зөөлөн байцаа гэсэн үг тий. Тэгээ эндээс бас өнгө оруулах зорилгоор бид нар тэр цаанд улаан байцааг тавьсан маа шүү дээ тий. тий. За одоо цуг хийх гээд энэ нөгөө өнгийн байцаа байгаа тий. Өнгийн байцаа гэх ингээд тэгсэн байгаа тий. Заримдаа бас ингэдгийг нөгөө нэг одоо ногоон бүндгэр байцаагаар салаад хийхээр жоохон ходоод цочрох гээд байдаг юм байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ айсбергийн энэ навч өөрөө бас ингээд жижиглээд ингээд салаад хийчихэд сая зөөлхөн идэхэд аманд их зөөлхөн яг нөгөө нэг юм шар гэсэн самтанд байгаа мөртлөө үгүй зөөлхөн байдаг юм лээ салаад нь. За ингээд баг зэргийн цангис тий. Цангис тэ буурны. За шүү дээ. Бууранд маш сайн тий. Алим цангис. За ингээд бууцаа алим цангис ингээд соус авах. За мэрч соус. Би чимэрчгүй санагдаад шууд ингээд тийш дээ ингээд ирчихгүй ячж болдог те салгачж болдог те тэгвэл бүр амар санагдаад. За. Та ингээд хутгаа болоо юм уу? хутгаад болоо. За ингээд наадаж гоочихно. За энэ айгу амархан юм шүү дээ тий. Богино хугацаа орох юм шүү дээ. Тий соус бэлэн байгаа нөхцөл бол маш амархан. За. Би энэ соусыг шин тавьчих. За миний айсберг салаад бэлэн байцаа бэлэн боллоо. Та фото оноод одоо эдрийг хийчихээ та оливо. Тий энийг одоо энийг одоо хуудчих. За одоо ингээ алимицаны салаад маань бэлэн болсон байна. Тавлагтай хутгах чинь. Одоо хамгийн сүүлийн салаад болох одоо айсберг буюу нөгөө салаадны байцаатай салаат маань тий бэлэн болох ч байгаа. Тэрэнд маань хоолны шингэцэн байгаа сайн. Бас дандаа бас нөгөө юм юу хоолнод идчихэж байгаа шүү дээ тий. Баяр өдөр чинь бас нөгөө ширээнд их хоол их хоол хамгийн их хоол. Янз бүрийн их хоол иддэг. Тэгэхээр тэгвэл угаасаа байцааны салаадыг хүмүүс хоошин гэдэг иддэг шүү дээ тий. Тэгвэл айсберг байцаатай салаад бас гоё юм биш үү тий. Зөвлөл гэхээр надад аалаа буугаж байгаа юм дуу санаад байна. За өөр юу хэрэгтэй хэлээд төгшөөгч. Эрдэнэ шиш орох юм байна те бас. Өнгө нь ямар гоё харагдаж байна. За тэгээ салаад авч баг зэрэг хийцэн үү? Хийж байгаа. Салаад авч шүү. Хийж болох юм байна те. Хүрэн байцаа. Хүрэн байцаа. Тэ. Энэ бол манай хэд орой ирээдтэй гайх баха гурвлаг. Танаа гоё хоол хийсэн. Яг хөө гэхдээ нөгөө хүмүүс гайхаад байдаг шүү дээ. Одоо веган гэхээр та
мах идтгүү гэл тэгэнгүүт одоо та тэгээ юу идтгийм баяраар юу идтгийм ингээ үйт яг хуу цагаан будаа идэд явдаг гэж магадгүй гэж бодоод баяраар тэгээ юу идэх үү баяраар чинь ширээн дээр маш олон төрлийн гой хоол байх ёстой шүү дээ. Тэгээд веган гэхээр та нар бараг ширээ застгүй юу гэж асуудаг олон хүнтэй таарч ирсэн. Тэгээд тийм биш ээ гэдгийг одоо хүмүүст ойлгуулахын тулд бас нэг удаа ч гэсэн баяраар гоё хөнгөн бүх юмтай тэг хөнгөн хооллох үүднээс бид нэр өнөөдөр олон төрлийн баялаг орцуудыг санал болгоод байгаа тий. Тэгээ та нар маань бас ажиглаж байгаа бах тий. Ер нь бол сая хаанаас авч болохыг нь бас хэлсэн байгаа тий. Тий. Тэгээд маш хурдан, төргөн, амттай, өнгө үзэмж сайтай. Тэгээд шим тижээлэр баялаг ийм гоё баярын зоогоор хайртай хүмүүсэд айлна гэдэг чинь гоё шүү дээ тий. За одоо энэ салаад бол бас их амархан юм байна шүү дээ. Эн чинь түшээгчээ салаад нь нөгөө соусаар амтлан тий. Тэгээд за соус нь болохоор соусных нь орцсон. Тий соусных нь орцын нэрийг хэлчихье. Энэ соусных орцыг ингээ харуулж тий. Орсон юм. Миний энэ гамбан томдоод тах юм. Хоёр надад Энэ бол нэг шинэ ногооны салаадны соусыг хүн болгоо мэднэ шүү дээ. Тэр гэсэн үг тий. Гэхдээ энэ соусыг бас ингэдэй манай нөгөө салбар дээр энэ соусаа хийж зараач гэсэн саналд маш их орж ирдэг. Одоо энэ ингээд заач учраас та нар энэ дээрээс мэдээд аваарай гэж хэлье. Соосонд ч оливын тос. Оливын тос. За тэгээ өөр юу орох вэ? За гэрч. Гэрч орно. Алимны цуу. Алимны цуу орно. Химоны шүүс. Энэ байгаа ишигээ бас. Хийсэн ч болно хийх болсон ч болдог. Алимны цуу. Манай зургийн бодох энийг харуулчих юм уу? Яг энд ингээ өөрөө бурам. Ингээд лимоны шүүс те. Тэгээ бурам ингээ яг ийм байдлаар харагддаг. Цэвэр ийм бор морно шүү. Сахар махар бол нөх орлохгүй шүү. Цэвэр бор морно. Тэгжээж яг амт нь яг төгс гарч ирдэг байхгүй юу? Бурам чи эрүүл мэндийн ач холбогдолтой. Эрүүл мэндийн ач холбогдолтой цус төлжүүлнэ. За тэгээд саяны хэдийг нийлүүлээд тутгангууд л ийм соус гарч ирж байгаа юм. Амттай. би цаад салаад ч утгаж явах бүр ламаар санагдаад. Нэггүй. За тэг. За тэгээд баг одоо айсберг маань хутгахад бэлэн болсон аа тий эрдэн шиш орно гэсэн тий нэрээ. Тий. Нэг тааш нь тавьчих. За одоо бид хэдийн хэрчих юм дуусчих шүү дээ угаасаа. Тий. Хатан шүтсэн байна. Зандас салбраа. Энийг юм байна. За. Энийг ишээ хийчих. Дараад үлдэн болсон. Өөр болсон маш гоё. Тий нэрээ хүмүүстээс анхааруулж хэлэхэд одоо энэ эрдэн шиш бол яг ийм эрдэн шиш юм л да. Тэгээ энэ эрдэн шишийг ингээд савын ингээ онгойлгонгуудаа дотор нь дарсан байгаа усыг асгаад заавал угаах хэрэгтэй байдаг тийм. Угаах хэрэгтэй. Одоо энэ лазерс бүтээгдэхүүнүүдийг заавал угааж ирэх хэрэгтэй байдаг. Тэгээд тэр нөөцсөн зүйлийг нь цэвэр зайд хэрэглэх хэрэгтэй. За соусын төхүүлээд өгч. За ингээл энд бас дурын өөрсдийнхээ дурын ямыг ногоог хольж болно шүү дээ. Ямар ногоо дуртай байна тийм. Ямар ногоо. Тий өөрсдийнхөө мэдрэмжээр айсбергт бас авокадо орж болдог тий. Болж. тий авокадо бас айгуу гоё үеиг болгодог. Энэ нэг онцлог нөгөө садад навчтай адилхан түргэн хугацаанд ингээ шалчаад нөгөө бусрахыг болдгоо байхгүй юу. Тэгээд тий садад навчуудад нэг тодорхой хэмжээний хугацаанд байжснаа жоохон шалчаагаал усмс нь яагаад ер нь бол яг нэг баярын ширээн дээр байх. Айгуу цохимжтой салаад тий. Олон шингэсэн тэгсэн. Тэгээд гоё хэлбэрээ алдахгүй өнгө зүс сайтай хിവэрэ мөртлөө эрүүл мэндийн ач холбогдолтой л салаад болох юм байна шүү дээ тий. Гоё чимчгэл бийж идэг гэдэг шиг. За ингээ гоё соус асгаад. Вау. Гоё харагдаж байна. Тэгэл идэвхтэй ингээд энэ нөгөө энэ соус нэг харсан шиг нэг дээр үед иддэг байсан чихэрний нэг чөмөх шиг харагдаад ах юм гоё тий. За ингээд айсберг маань бэлэн болцсон тий. Тий айсберг бэлэн болцсон. Бэлэн болцсоноос салаад бэлэн болцсон. За эднэрийг би ингээд заашлаад салаад болцсон. За одоо тэгээд бид одоо ингээд гурал очин юу хийчихвэ? За бид гур болохоор одоо эхлээд шашны котлетаа хийсэн. Шашны котлетаа хийсэн. Тэгээд нийслэл салаатаа хийсэн. Тэгээд дахиагаа шарсан. Ингээ хоёр үндсэн хоол маань нийслэл салаатаа болсон. За дараа нь бол буй цааны салаад айсберг хийсэн. Ингээд өнөөдрийн ерөнхийдөө та бүхэн нэвтрүүлгээр үзүүлэхийг зорж байгаа бүх зүйлүүдээ хийчлээ. Гэтэ нэмэлтээр
та бүхэндээ нөгөө 3 өнгийн баяжуулсан буузыг тэр бол бэлэн учраас жигнээд тэгж өнгийн та бүхэндээ харуулчих. Мөн одоо хамгийн сүүлийнх нь болохоор амлсаасаараа пиццагаа чимэглэж харуулна тий. Тэгээд пиццагаа шарах шүгэндээ түрүүн бэлдээ хийцэн байсан тий. За тий. Одоо зөвхөн чимэглэж харуулсан. За тэг. За ерөнхийдөө бол ихчийг пиццагаа авчирж байгаа хооронд пиццанд бас чимэглэлтэнд нь юу орох талаар хоёлын ярьж идэх үү хичээ. Үрлэн лайл орно гэсэн тий. За тэгээд за вау гоё харагдаж шүү. За үрлэн лайл орно. За веган зайдас орно тий хичээ. За веган зайдас маань сайн гэдэг хүний зайц байгаа тий. За энэ яг залаа тавьсан нь бол энэ байна. За тэгээд энэ чизээр амтна тий. Энэ бол маш гоё веган чиз. Энийг бас бодоогоос авсан тий. За. За одоо тэгвэл юугаа помидороо хийчихээ. Ярах уу? Үрцээ ярах уу? Үрцээ орно. Өгчий Тах уу? яг тавьж болно тавихгүй ч Би бол тавьчихдаг болохоор. Тий. Тавьж болно. Тэгээ помидор Яг өөртөөхөөрөө югаар л хийх байх тий. өөрөө болоод тэгээд юу олив. Олив. За би угаагаа бэлдсэн. Хар олив шүү дээ. Хар олив энэ байна. За хоёлын ингээ ихчээ. Жавлмаа хичээг нөгөө чимэглэлийн юмнууд жоох юм чинь ихчж байгаа хооронд нь хоёлоо пиццаны хадлаар ярьж идэх үү. Хүмүүс веган пицца гэхээр төсөөлж чаддгүй л те. Чин яа тэгэхээр пиццанд чинь нөгөө хям ордог, зайц ордог, эсвэл бол тий сир, тий тэгэхээр нөгөө гайхаад байдаг байхгүй. Та нар тэр бүх одоо сир, бислэг, хям, зайц, зарим бүр махта пицца эдрийн яад. Махта пицца юугаар орлуулдаг гэдэг чинь. Та одоо чинь энийг хийхдээ юу ашигласан юм? За энэ махны оронд шар бүрцгийн уураг. Аха. Одоо амталсан шар бүрцгийн уураг байж болно. Тэр нөгөө хатуугаараа байдаг штэ. Тэрийг одоо угаагаа ингээ харуулж байгаа. Тий, болно штэ. Ингээ харуулж. Тийм тэгээд яг мах шиг ном ёсоор намтлаад харж штэ. Тэгээ хийчих болно. За тэгээд ерөнхийдөө веган пиццаг хүмүүс янз янзаар л хийдэг юм билээ. Би болохоор сайн дөхөний зайцаа хэрэгэлдэг. Тэ. Тэгээд Монгол лууван байцаа ураг тэгээд чинжүү. Тэгээд амтад чинжүү тий. Амтад чинжүү. Амтад чинжүү ногоон улаан аль алингаар нь хавтаад хийчих болно. Тэгээд тойруулсан юм дээр нь сайн дөхөөнийхээ сосисыг зайцыг ингэж тавьж өгөөл. Тэгээд дундлын хачирдаар дахиж тавьж өгөөд тэгээд помидор өгчөд тавьж болно. Олив энэ хар жидүүн жимсийг жижиг хэрчээ тавьж болно. Тэгэл веган чиз. Тэгээд орчууд одоо энэ эднэргээ ингэж чимэглээ тавьчих штеп. Ингээд сайхан хольж ингэж чимгэлж тавьж өгөнгүүтлээ чизээ дээрээс нь сайхан За хоёлаа чимгэлж явах тий. Энэ та зурмыг яаж хийсэн бэ? Гурлан зурмаг нь болохоор их амархан штеп. За энэ шар өнгөн дээр нь гурлан дээрээ жоохон түрмэрк хийж өгөөл. Тийм. Баг зэргийн давс. Жоохон баг зэргийн эсгэгч. Маш бага орно. Маш бага. Тэгээд маш бага гэдэг нь грамлуул хийдэг. Бараг 1.5 грамм гэсэн. Зөв. За бараг тэгээд нэг 2-3 грамм орчим сахар. 3 грамм орчим давс. За дээрээс нь дахиад 5 грамм орчим зайц заа хичээ. Би танд ингээд тавхтай болчихгүй. За. Үшэндээс тэгэл ер нь болцдог. Урамлын тас тий. Ямар ч урамлын тас байж болно тий. Тий. Тэгээд оливын тас байж болно. Оливын тас ерөнхийдөө гоцтой бол гоё энэ гурлыг зөөлөн болгочихдог. Зөв. Тосондоо зурманд өнөөдөр пиццаны чинь хамгийн гол юм зурм. Харин тийм би тэгээд зурм гэсэн үг байгаа байхгүй тий. Тий, наад чи өстой чухал шүү. Тэгээд хийждэг дээ. Бусад манай жамаа гिचэн пицца маш их гоё болдог бас. Яг ямар аргаар хийх юм бэ? Би нууцын мэдэх гээд гурландаа хэлэхгүй байна. Гурландаа маш бага буюу 1.5 грамм орчим давс түрмэрк хийн гэсэн тий. шар өнгөтэй болгоод гэсэн үг ингээд баялаг болгоод. Тэгээд зурм тэр гурлан зурмгаа зурхийнхаа өмнө бас тэр оливын тос хийх юм ба шүү дээ тий. Ус нь халуун бүлээн байгаад баг зэрэг хэсгэгч хийгээд элсэн сахараа хийгээд давсаа хийгээд тосоо хийгээд тэгэл холдоод баг зэрэг жоохон хэдэн минут орчим нэг 2 минут орчим байлгана дэрийгээ. Яг нөгөө бүлээн усанд нөгөө хэсгэгч маань тодорхой хэмжээний эсэлт өгд нөгөө гэдэг байхгүй юу. Тэгээ сайхан зуураад дулаахан газар зурмгаа тавьчихна да. Амраа. Гурлын амраа болох юм шиг байна. Болно. За одоо чидэн жимсээ. Чидэн жимсээ тавьчих. За. Тэгээд ингээд энийг өрн дахиад помидор тавьчих уу? болно шүү дээ. Гой харагдах юм шүү. Хажууд ингээд хийчих. Яран дундаа бас нэг юу л хийж. За. Тэгээд нэг
15-аас 20 минутын дараа гурилчин сайхан эсээд гой болцсон байна. Тэгээд гаргаж ирэл тэр хоорондоо нөгөө ерөнхий шанзаа бэлтчихэж штэ. Тэгээд сайхан илдээл харин юуныхаа тавгийг сайхан баг зэргийн тос засаж өгөөл. Тэгээд Тэгээ таны пиццаны хийсэн зурмаг одоо яг нэг юм чимэглэл энэ хөрмөц байна. Би бол пиццаг бодохдоо зүгээр ингээд дэлбэр талбараар нь л хийгээд байдаг болохоос яг ингээд захын бол ингээд энэ зах нь ингээд зайцсан байхгүй юу? яа тэгэхээр айгүй хамтлаг баялаг болж байна тий. Хат болчдаг тий. болоод Тий. Аа нэг бөөнөрсөн гурил биш тий. Гэхдээ нөгөө зайд тэр пиццаныхаа захыг ингээд орхиод идэг байхгүй юу? Магадгүй гурилан дөрвөн. Энэ ингээд зах нь их гоё хөөрхөн хатчих мэд баг тий. Тэгээ ер нь бол зах ирмэг нь хатчихдаг байхгүй Тийм нэмгэн хийдэг болохоор. Тэгээд яг энэ зайцыг бол ингээд тэр ингээд сайн бүгдийнхаа зайцыг ингэж сайн дүүбүү жоохон магталч. тий сайн манай сайн дүүфүү чинь манай гэж чи. Гэтэ ер нь уусаа сайн дүүфүү болоод манфуд за тэгээд протеин заг фуди гээд 3-5 үйлдвэр байгаа. Веган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ 3 үйлдвэрийнхэндээ маш их баярлж явдаг. Ягаад тэгэхээр маш олон веган болоо вежетариан хүмүүсийн үндсэн одоо урагт бүтээгдэхүүн гол хоолны орцуудыг үйлдвэрлэж өгж байгаа тийм маш хямдаар. Одоо энэ жишээлбэл маш чанартай одоо гений өөрчлөлтөнд ороогүй шар бурцгаар үйлдвэрлэсэн дүүфүний зайц байгаа. За сайн брэнд маань болохоор дүүфүний зайц, амталсан дүүфүү, тэгээд дүүфүү, утсан дүүфүү гаргадаг. Гадаа одоо гадуур том супермаркетуудаар бүгднгээр нь хөдөлтаалдаг гэсэн. Бас нэг яг энэ утсан дүүпөө. Тэр бол бас маш гайхалтай дүүпөө гэсэн байх. Тийм байлээ. Маш гоё амттай заяа. За тэгээд шалсан стейк эсвэл тэр дүүпүүтэй мөртлөөсөн цойвын шиг тийм дүүпүүтэй хураг хийхтэй. Тэгээд ангаар нь ингээд идэхэд өдрийн цай маань гурилынхаа орнд утсан дүүфүүгээ нарийнхан ирчилээ чинь гэсэн үг. Энэ бас гоё жороо шүү те. Тэгээд тэр дүүпүүр нь бүр өстой үнэхээр бүтээл болж гарсан байл шүү. Зөв. Баяр хүргэе. Тэр одоо утсан дүүфүүгийн тэгвэл би ч гэсэн дурч үзмээр санагдчихлаа те. Би бол дангаар нь ус идчихэж. Дүүфүүгийн чинь нөгөө жимд явж байгаа одоо фитнес хийдэг хүмүүс уурга мөрөхөд зорилгоор маш хэрэглээд идэг юм байл шүү дээ бас тий. Холестерин агуулаагүй. Тэгээд энэ бүтээгдэхүүн бол жишээ нь удаан хадгалах нөөцлөгч ерөөсөө агуулаагүй. Хүний бид гоё амттай шүрхэн зайц хийж идмээрээ үл энийг шууд шараад хэрэглэж болно тий. За чи заа хийж гэлээ. Чи заа нөгөө дээрэс нь ингээд тавьчих болно. Эсвэл сая нөгөө нэг энэ бүтээгдэхүүнүүдэд чимэглээ тавихаас өмнө доотлолт нь хийгээд тэгээд печэндээ нэг 10 минут болгоод гаргаад ирдэг. Шарах шугандээ юу? Шарах шугандээ хийгээд. Би бас тэгж хийж яхахыг харсан шүү дээ. Эн чинь нөгөө 10 минутын дотор урсаад маш гоё болдог байхгүй юу? Амт нь нийлээд гэсэн үг. Амт нь нийлээд. Би бас нэг хүний тэгж хийж яхахыг харсан. Бүх орснуудаа төмпөн дотор ингээд хэрчиж хийж ягаад тэгээд нөгөө майонезаа хийж хойлонгуудаа шууд гурлан дээрээ шууд дивсээд тэгээд дугаамдаа чигнээд 10 минут чигнээд гаргаад. Чиз гоё өнөртөж шүү дээ. Энэ бол нөгөө веган чиз аа. Веган чиз. Маш гоё амттай юм. Тэгээд энэ чизийг бас за ингээд төрлийн юм бас хэрэглэж байна тийм. Төрлийн юмд хэрэглэж болно л да нэг. Бургер тавиад эзэн ч болно, бургерт хийсэн ч болно. Бургерний хэрвээ соус болох бургерийн бургертэй тавиад хэрэглэхэд маш. За ингээд пицца маань чимэглээд бэлэн болсон. Одоо үүнийг шарах шүгэнд 10 минут тий төвшөгч. За 10 минут хийгээд гоё чиз маань шингэж өгөө бэлэн болно. За үүний дараагаар бид 3 та бүхэндээ зориулж бэлтгэсэн 2 төрлийн үндсэн хоолоо тавглаж чимэглээд харуулахаас гадна 3 төрлийн салаад маань бас ямар шүү өнгө байдалтай болсныг тавглаж харуулна. За энэ бүх хоол болон салаад маань 2 дугаар хэсгийн та бүхэнд амласан Цус сарын баяр болон шинэ жилийн өдөрт зориулсан амтад одоо зоогийн баярын ширээн дээр хэрхэн тавигдж байгааг харуулад баярынхаа ширийг та бүхэндээ танилцуулах болно. Одоо хэрхэн веган гоё үзэмжтэй ширийг засаж болох вэ гэдэг энэ хэсэг маань 2 дугаар хэсэг дээрээс та бүхэндээ хүрхнэ. Та-даа! За ингээд бид гурвын Цус сарын баяр болон шинэ жилийг огтох баярт зориулсан веган шинэ жилийн зоогийн ширээ маань бэлэн болсон байна. За ингээд өнөөдрийнхөө ширээн дээр бид бүгд ямар гоё баялаг веган одоо зүйлүүдийг тавьсан байгааг та бүхэн харж байгаа бах. За ингээд үндсэн хоол болон хийсэн салаадуудаа бид гурав тавьсан байгаа. За жаргалмагч хамгийн түрүүнд хийсэн котлетаа танилцуулах. За үндсэн хоол тий. 2 төрлийн үндсэн хоол хийсэн. За котлетаа ингээд тонголоо харуулчих. За котлет, бур мөгний соус, за нөгөө айсбергийн салаад, будаа, жигэнсэн брокколи. За ингээд нэг үндсэн хоол маань болж байгаа тий. За энэ нөгөө 2 дугаарт хийсэн нийслэл салаад маань байна. Тий. Веган майонезтай. Тий, веган майонезтай нийслэл салаад. За 3 дугаарт нь бид нар болохоор дахиад хийсэн шүү дээ тий. За төвшөөгч дахиад харуулчих.
Аха. Веган шарсан дахиа. Веган шарсан дахиа. За нөгөө шарсан дахиа маань байна. Шарсан төмөс. За тэгээ хачирт нь өгөрцөй помидор, дудаа. Тэгээд үндсэн амтлаг соус, чихэрлэг амтлаг соус. Энэ удаагийн олгож байгаа соус маань жоохон халуун тий. Тийм чихэрлэг халуун ногоотой, баг зэргийн халуун ногоотой. Гэтэ маш гоё амттай соус байгаа. За тэгээд дараа нь болохоор үндсэн хоёр хоол маань ингээ болчихлоо. Бас нэг салаад маань болчихсон. Одоо буцааны салаад. Буцааны салаад танилцуулчих. Буцааны салаад маань маш амархан хурдан болсон шүү дээ. Дээр нь ингээд цангис тавьсан байгаа манайхаа харж байгаа. Цангис тавьсан. Буцаа, алим, цангис. Тэгэл одоо үндсэн нөгөө соус. Тийм. Тэгэл хатгаад. За ингээд 3 салаад 2 үндсэн хоол маань болчихсон. За одоо төвшөөгчийн тэнд бас нөгөө бууз маань байна тий. За энэ нөгөө баяжуулсан гурилтай бууз. баяжуулсан гурлаар хийсэн Веган бууз. Веган бууз маань байж байна. Одоо энэ хараа төвшөөгч ингээд улаан өнгөтэй, ногоон өнгөтэй, шар өнгөтэй байгаа байхгүй юу? Яад юм өнгөтэй, яаж юм өнгөтэй. Энэ улаан нь болохоор юу хүр манжин. Хүр манжин чанаа жигнээл тэгэл миксер дээр гурилтайгаа олол зурчдаг байхгүй юу? Энэ болохоор турмерикгүй юу? Шарга. Нөгөөх нь болохоор бууцаа. Тэгээ гурилаа зурхтаа болгоцсон. Тий усандаа ягаад энэ баг эрүүл мэндийн бууз. Тий эрүүл мэндийн бууз. За одоо тэнгүүт миний урт талт нэх гоё юм байна. Энэ бол веган бялуу, ямар ч өндөг сүү ороогүй. Шинэ жил болон 100 сарын баярын ширээн дээр заавал бялуу ах хэвээр тий. За энэ бялуу болохоор гүзээлцгэнтэй бялуу байгаа тий. За энэ бялууг манай Round Table Vegan Kitchen гээд хамт олон маань үйлдвэрлэдэг байгаа. Та бүхэн бас баярынхаа ширээн дээр энийг захиалаад тавьж болно. Тий. Хамгийн гол нь энэ болохоор яадаг вэ гэхээр нөгөө өндөг агуулаагүй, сүү агуулаагүй болохоор жоохны гэдэд хурц санагдаад болдог штэ тий. Ер нь бусад бялууг. Энэ бол тэгдэггүй маш гоё. Үеиг мөртлөө тий, үеиг мөртлөө сорилгаа авна гэсэн айц байхгүй өндөг агуулаагүй учраас тий. За ингээд бялуугаа ингээд танилцуулчихлаа. За таны цааталт байгаа тэр нэг 3 зүйлийг бас танилцуулъя тий. За баярын ширээнд за нэг юм ярьж байгаа юм. За. Дарс за энийг харахаараа нөгөө веган хүмүүс чи баярын ширээн дээрээ нэг ингээ шилтэй юм тавьчихсан байдаг. Энэ юу юм бэ гэдээ асуугаад байдаг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр ингээд гуруула бүгдээрээ веган гэсэн бичгтэй. Одоо ингээд ямар ч нөгөө алкогол болон спиртийн ямар нэгэн агуулмжгүй юм тиграцтай вино одоо дарс тэгээ шампанс ориглон дарс маань байна. Alcohol free тий. Хаан алкогол байхгүй. Ер нь бол энэ нөгөө Apollina гэдэг энэ брэнд болохоор юунд байлээ? Манай бүх одоо веган салбарууд худалдаа хийж байгаа дэлгүүрүүд болон лавын хатуудад байдаг. Мөн ийм артад байсан. Энэ Apollina чинь болохоор World Wine-аас одлоо тий. Тий, World Wine болж ирдэг тий. Энэ тэмдэгнэ. World Wine. Энэ Apollina-гийн ориглон дарс бас яг угаасаа нөгөө бусад ориглон дарстай адилхан гоё бууддаг. Ягаад энийг заавал ингэж яриад байна гэхээр нөгөө веган дарс, веган ориглон дарс гэхээр энэ вино вайн эдрийг бүгднийг хүмүүс нөгөө веган хүмүүсийг ийм зүйл хэрэгэлдэггүй. Ширээн дээрээ тавих боломжгүй гэж бодоод байдаг. Гэтэл бол ингээд энийг бид нэр ширээн дээрээ тавиад яг л бусад хүмүүстэй адилхан веганаар тэгсэн мөртлөө бүх зүйлийг агуулснаар ширэгдэж болдог гэдгийг харуулж зорьсон тий. Эмэгтэйчүүд маань бас нөгөө зарим нь бол ингээд улаан дарс тийм ээ, зарим нь болохоор цагаан дарс ингээд яг нэг уух сонирхолтой байдаг шүү дээ. Тэгэхээр энэ өөр өөрсдийн гэсэн гоё амттай маш гоё юм час гэсэн амттай байдаг. Тэгэхээр өөрсдийнхээ яг нөгөө амтныхаа сонголтоор худалдаж авч сагдахгүй. Бүр энэ дээр веган тэмдэглэгээтэй тий. За ингээд уух зүйлс маань энэ тий. За тэгээд жаргалмагч тэр юугаа танилцуулчих тий. За нөгөө өнөөдрийн одоо жишээ нь нөгөө ширээний маань үндсэн хоол салаад за тэгээд бялуу, ориглон дарс шампансаг за тэгээд бас нэг гол зүйл нь болохоор юу байгаа? Десерт байгаа тий. Өнөөдөр бид нар түрүү одоо нэвтрүүлэг эхлэхэд десертэндээ веган тархт одоо гүзээлцгэнтэй таргийг бэлдсэн гэж хэлсэн тий. Та таргаа танилцуулъя. За ингээд бид тийм бэлдсэнтэй шеэр. Ингээ харуулчих юм уу? Тэ энэ бол нөгөө Монгол шар булчгнаас гаргаж авсан ингээд гэрийн нөхцөл бүрсэн гоё тарг байгаа. Тэгэхээр ингээд тарган дээр гүзээлцгэн болно бид хоёр цангис цангис тавьсан байна тий нэрээ байгаа. Тэгэхээр өнгө бол гоё хамт бол хэр гоё. Шар борцогны таргийг шар борцогны сүгээр бүрдэг тий. Энэ болохоор ашигтай бактеритай учраас нөгөө одоо сүү болон сүү бүтээгдэхүүнээс харшлаад байдаг хүүхдүүд хэрэглүүл бас тохиромжтой. Хүмүүс хэрэглүүл тий. Лактозны харшилтай тий. Хүмүүс хэрэглүүл тохиромжтой тий. Тий, ой тий Агнистагийн тарг. Агниста гэдэг нөгөө олны
ресторан байдаг. За буягч юм бүрсэн дарга. За төвшөөгч маань тэнд байгаа пиццагаа танилцуулах уу? За аваад ирэх юм уу? За тэгээ. Ингээ өргөө харуулчих юм уу? За түрүүний хийсэн пицца маань байна. За найзуудаа зориулж хийсэн веган чизтэй пизза тийм. Веган чизтэй. Веган бүх юм веган орчтой пизза маань бэлдсэн байж байна. Зэмжтэй. Гоё Маш харагдчихжээ. гоймжтэй. За одоо нэг чухал гоё зүйл үлдсэн байгаа. Би бол нөгөө нэг гэртээ ингээд ер нь баяраар бэлэн худалдаж авахаас илүү капкейкэнд дуртай. Яг тэгэхээр Баян бялуун. сонирхолтой харагддаг мөртлөөсөө бас нөгөө нэг цул биш учраас нэг яг хэрэглэхээрээ авч болдог. Тэгэхээр энэ капкейкийг бас танилцуулъя те. Ийм хөөрхөн өнгөлөг. За энэ дээр нь веган бялуун дээр байгаа энэ дээр кремүүд нь бол бүгдээ бас веган байгаа. За Одоо нөгөө өнгө оруулагч нь бас веган. Дээр нь одоо нөгөө тавьсан байгаа жижиг юм чихэрнүүд нь урлан чихэрнүүд нь бас веган. хөрхийн тэр жижиг ингээд тийш харуулж. Тийш харуулж. За энэ гоё капкейк хийчихсэн. Раунд тейбл веган кичнийх те. Талархъя. За. Бид нараас ингээ баярын ширээгээ чимж байгаа шүү. За тэгээд мэдээж бид нар веган учраас бүх төрлийн жимсээр ширээгээ чимэж болно. За мөн бас та бүхэн дуртай уух зүйлээрээ ширээгээ чимэж болно. За бид нар бол өнөөдөр найзуудаа зориулаад айсны шүүс бэлдсэн байгаа. За тэрийг бас даарч ирсэн баг тийм. Цэвэр байгалийн бүтээгдэхүүн тий. Ансан шүүс маань. За ингээд та бүхэндээ одоо жишээ авах үүднээс зориулан бэлтгэсэн бид 300 сарын баяр болон шинэ жилийн баяр зориулсан веган шинэ жилийн ширээ маань иймэрхүү байдалтайгаар та бүхэнд хүрлээ. Та бүхэн манай ширээнээс үлгэр аваад бас иймэрхүү байдлаар санаа аваад тийм иймэрхүү байдлаар засаж болох юм байна гэж одоо сурж авсан байх гэж бодож байна. Асуух зүйл байх юм бол нэвтрүүлгийн коммент хэсгээр хандаарай. За тэгээд бид 3 одоо найзуудаа хүлээж авъя. За ингээд бид нар бол баярын ширээг бол цэвэр веганаар заслаа. Тэгэхээр ер нь бол веган баярын ширээ бол ийм гайхамшигтай өнгөлөг бас амтлаг гоё харагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээ бид 3 одоо найзуудаа өгтөн авч шинэ жилийн баяраа тэмдэглэх гэж байна. Та бүхэн ч ихсэн сайхан баярлаарай. Бид 3 найзуудаа Йой, өндөрлөхгүй шүү дээ. За одоо ингээд найзуудаа уулзчихаа. Баяр ширээгээ